Эрхэм үндэт та бүхнийхээ амар амгалан айлтг мэдчлээ. Зүрхэнд мөнгөрсөн аялгау нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаараараа Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Даштаваагийн Баттамөр багшийн дууны уран бүтээлүүдээр төвөрлөн хүргэж байна. Дугаарынхаа эрхэм хойморт Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Баттамөр багшигаа өрн оролцуулж байгаагаа хэлэхэд таатай байна. Та амархан сайн байна уу? Сайхан аварж байна. Сайхан. За Баттамөр багш маань бол 1972 онд Зөвлөлт улсын Бурят улсын Улаан Үд хотын Дорнос Сибирийн соёлын дээд сургуулийг ардын найрал дуу хөгжмийн удирдаачаар төгссөн. За 1960 оноос эхлээд 68 он хүртэл байдаг баха тийм ээ. Улсын ардын дуу хөгжмийн чуулгад хөгжимчин хийж исэн Монголын хамгийн анхны их хуурчдын нэг Сүхбаатар аймаг, Эрдэнэтод, Ховд зэрэг аймагуудын хөгжим драмын театрт хөгжмийн багш удирдаачийн албан тушаалыг эрхэлж ирсэн. Хөгжим бүжгийн дунд сургуульд бол бас ажиллаж байсан. Багш нарыг бэлтгэх сургууль гэж манай багшийн сургуульдаа багшийн сургуулийн соёлын салбарт бас ажиллаж байсан. Сүүлд нь 92 оноос 96 оны хүртэл байдаг хогшаа. Бидэнд одоо багш хийж исэн багшийн сургуулийн хөгжмийн салбар маань хөгжмийн багшийн коллеж болж тусгаарласан тэр үед 92 оноос хойш бол багшийн сургуульд байж байгаад ингээд гавьяаныхаа амралтанд гарсан ийм уран бүтээлч байгаа. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгээ таны одоогоос 56 жилийн өмнө зохиогдсон Миний нутгийн бараа гэдэг сайхан бүтээлээр эхлүүлж байгаадаа бас баяртай байна. Тэгээд Улаан хотод соёлын их сургуульд сурч үедээ тэгээд энэ хөгжим бүжгийн давтахад би ч хөгжим бүжгийн сургууль багш хөгжим төгсөг хүн чинь 8 жил их хоороод урд баарчаал тоглож исэн хүн. Тэгээд тул урсгал шандаа сайхан нам үтсэн тэрийг хийчих тань зэрэглүү нөө калвер хэрэгтэй болно. Тий. Одоо боловсрох хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээд дунд сургуульд би өргөдөл өгсөн юм шүү дээ. Яамд. Тэгсэн чинь тэгээд ороогоор 10 төгслөө шүү дээ. Одоо тандгаас лавсэр мен дамар бид нүцэн. Тэгээд сургууль авах шаардлагатай болоо гэсэн чинь яамт зөвшөөрлөө, байгууллага зөвшөөрлөө. Тэгээд яасан чинь миний баал тун гайгүй. Тэгэхэд энэ шараагаа хангал эдний чинь зэрэг композитор гэдэг хөдөлгөөн зохиолч яан гэдэг зэрэг боролдонд шалгалт өгч байсан. Тэгээд яасан чинь миний хуваар ирдэг. Бүгдээр хуваар аваад гараа яваад гэсэн. Лотосаа чинь бид нэг сэрэн сайд байсан баха. Боловсролын. Тэн дээр дагуулж очиад байга газар дээр хэлний бэлтгэл хийсэн дээрээ гэд би эрхүүд хэлний бэлтгэл хийгээгүй юм байхгүй юу? Шууд яваад. Тэгээд одоо бид чинь хичээл давтах гэж одоо би чинь хичээл давтахаас өөр арга байхгүй шүү дээ. Суур багтаа хүн. Тэгээ Падвалын нэртэй Баттамөр нэр авчаал Падвал. Тэгд байхдаа ороод ирсэн аяа ингээ тоглож байгаа нөөдлөж байгаа. Тэгээ ирээд өнөө таньдаг сүрэнжүүд дээр ирэхгүй юу? Тий. Тэгээд энэ телевиз чинь анх нэгдэжсэн үе. Тэгээд аяан сонсгосон чинь маргааш аваараа гэдэг юм байна. Одоо их авсгаатай айхтар хүний шинж баг. Маргааш нь яваад ирсэн нэр биччихжээ. Тэгээ би боддгийн. Яг оюутан хүн юу бодох вэ гэдгийг тэр орон ээжээ санана, нутгаан санана. Аялгаунд хийсэн шүлэг шүү. Тий, аялгаунд хийсэн тий. За ингээд Шарвын Сүрэнжөө ван одоо шүлгээр хийсэн Миний нутгийн бараа гэдэг энэ бүтээлийг хамгийн анхны дууч нь Банзаргач ба. Тий. Монгол улсын авиач жүжигч алдартай Банзаргачийн дуулж олон түмний хүртэл болгосон энэ сайхан бүтээлийг өнөөдөр бидний хамт харж байгаа энэ сайхан тайзан дээр ардын жүжигчин Самьягийн ган зөрөг дуучин дуулж нэвтрүүлэгт маань оролцож байна.
Газрын холлоос цайвалзсан анган цагаан хото бэнэко ганцхан заяасан миний нотгийн баррахаёна 온도로 탱기리가 멀어도송 오등 생캐로도 스매냐고 우리게 집이는데 조대 댕대생 민니 노트긴 말라요 거댄 태리가 바하도바상 헝거러 부스윙아도도 매냐고 허ging 허가서 상락도상 빈니 안마르기 말라요 소리ging 데리게 데르게 데생 수익행 차강 게로 되냐고 수행어리가 더 허처로서 민니의 진 울고요 За дуугаа сонслоо да. Банзрагчгаа дуулах болсон шалтгаан нь юу вэ? Би одоо бас нэг дуугаан хүнд нэг тулгаж өгдөггүй. Тэр хүнийг өөрөөс нь асуугаад тэгээд бас таарах нь над бүрийн итгэл байсан. Дуулж өгсөн. Ер нь тэгээд хангахад дуулдаг хүн байсан шүү дээ. Өөр нэг тийм чээж дүүрэн ирсэн. Тэгээд дэлбэг дээр өөр одоо надаас өөр хүн улсуудын дуугт дуулсан тэр улсуудын дууг бол чинд тулгад дуулдаг сайхан аяастай хүн байсан. Манай ган зэрэг дуучин бас их бодож ажилласан юм байна. Тийм байна. Ган зэрэг дуучных дээр бол үг хэллэг хуваарлалт дээр нэлээд өөрчлөлт хий гэж бодсон юм байна гэж харагдаад байна. Жишээ нь нөгөө банзрагчгоо дээр миний нутгийн гэж хэлсэн бол синко яваа. Тий. Ган зэрэг дуучин дээр болохоор миний гэдэг үг минийгээрээ ирж байна тийм ээ. Нөгөөх нь миний гэж ирээд байсан бол одоо миний нутгийн бараюудаач гэж байна. Үг их тод ирж байгаа юм тийм. Тэгээд нөгөө үгүүдийг зөв дуудагдаж болох тэр хуваарлалтыг хийх гэж оролцсон юм байна гэж анзаарч. Нэг надад гэдгийг бидэнд гэж олон тоондоор болгоцсон байна тийм ээ. Хоёрдугаар одоо дээр тий. За яг одоо тэр сүрэмж юм дээрс зөвшөөрөх байлгүй тий. Тэр олон тоондоор болгодог бас л нэг эрэл хайгуул тий. Дандаа өөр дээр аваад яваад байхгүй л гэж бодож яасан баг. Миний нутгийн бараа дуу маань 69 онд
зохиогдсон дуу. Өнөөдөр энэ нэвтрүүлэгт оролцож дуулж байгаа ардын жүжигчин ган зөрөг дуучинтай чацуу юм байна шүү дээ. Харин тэгж өөр харин Тэ. би тийм Бас сайхан сонирх болж тий төлөө бас одоо тийм дараачин тийм хүн энэ дууг сонирхож авч ганцрагч энэ дуучин бас давхар цааш нь хүн төлөөлөж өгч байгаад нь сайхан байна шүү дээ тий. Дорны одоо бэлэг танхаа яруу найрагч, суу бэлэгт яруу найрагч, бэгзэн яваа холонгийн шүлгээр одоо таны хөгжмийг бичсэн бие хаана төрөөвэ гэдэг дууны тухай бид яриа үргэлжилж байгаа. Хэдэн онд өчгцэн билээ өгшөө? 87. Манай Ахмад бол нэг сайхан болсод байсан. Усан жигуудны хилэн ансамблд байдаг шүү дээ. Тэгээ би нэг одоо сонсохгүй юу. Хүч чиний гавь дээр би нэг хүндэд дуулуулна. Дор зүрэнгээ дуучин байсан шүү. Тэгсэн. Тий. Тэрүүгээр холимог оркестрт шивчээд иргээд тэгд дуулсан дуу. Морин хуурд болохоор манай ган төмөр гавьяат дуулсан шүү дээ. Гурав дахь нь бол манай гамба талигаач. Тий. Их сайхан дуулсан шүү дээ. Одоо амар төсөнгөө дуулсанд бүр их баярлалдаг. Ариун Баатар бас дуулсан. Бие хаана төрөөвэ энэ дуу бол олон сайхан одоо энэ баритон хоолойтнуудын хүч тамирыг уруу ухаан чадвар эрдмийг одоо сорьсон ийм бүтээлүүдийн тоонд бол зүйсээр тооцогч явдаг. За энэ дуу маань одоо зохиогдсноос хойш өнөөдөр 37 жил дуулгаж байгаа юм байна. Таны морин хуурт анхны оролцсон анхны дуу та ер нь морин хуур наадмыг анхнаас нь оролцоод явсан юм биш? Анхнаас нь оролцоод өдөө хөлтөрөө таслахгүй яваад байгаа. Ягаад гэвэл жилд нэг хөгжмийн одоо бодож хийхгүй бол морин хуурандаа бэлэг барьж явахгүй бид нөө тийм ээ. Сайхан наадамшууд одоо болж байсан. Тэгээд Жансан нороо бол хэл сайхан алтан намар морин хуур хоёрыг луц сэдсэн шүү тийм ээ. Тийм. Ингээд бүгдээрээ энэ төрөнд хэлийн тухайн үеийн нэршлэрээ хэлийн ба дотоодын цэргийн дуу үжгийн чуулга. Тийм. Одоогоор хэлийн цэргийн дуу үжгийн чуулга гэсэн үг шүү. Гоцол дуучин гэсэн дор цэрэнгийн дуулснаар бие хаана төрөөвэ гэдэг дууга сонсно. Мөн өнөөдөр одоо бие хаана төрөөвэ дууг маань Дуур Бүжгийн Эрдмийн театрын гоцол дуучин Утган Батын дуулснаар одоо харьцуулж сонсох боломжтой болж байна. Ингээд дуугаа сонсцгоо.
Сайхан бүсгийн сэтгэлийг эцэгний хинэ төрлөө сормосан дундаа талмарх аллагнуудын имэлэмрэнд салийн үнэр ханахсан элийн хормон нугасанд саннан уйрх цэрэг чинтгийг сайхан бүсгийн сэтгэлийг эцэгний хинэ төрлөө Цэлхэн тооны экшиг эцэгний хинэ төрлөө цэнхэр хатгэн дээрх монголоёх тасархдаа цэд сайхан гişigte уртын дооны Цэнгэх цаах хасагсан ухны хорцаянд цэнгэх тооны акшиг эцэгний хинэ төрлөө За би хаан төрөө гэдэг энэ сайхан бүтээлийг сонслоо. Доржирэн дуучин холимог найрал хөгжимтэй анх дуулсан тайзандаа дуулсан хүн л дээ. Тэр энэ ардын хөгжимтэй дуулсан болоод тэр доржирэн тэр өөрөөхөө бас сайхан дуулж өгсөн. Үгийн сайхан хэлсэн. Отгон бат бол одоо шоуна оперны мэрэгжлийн хүний төвшөнд бас сар хүрээг нь бүр томсгож тэгээд сайхан чоглоотой залуу байна. Их сайхан дуулж өглөө. Тэгээд хоёуланд их баярлж байна. Тэгээд надад нэг жоохон сэтгэл дундуур байдаг юм зохиолчтой сонсгож чадаагүй. Тэрийг одоо мэдсэн юм шиг энэ дараачийн дуулсан одоо Ариун Баатар амар төвшин эднүүд одоо дээрээс сонсож байгаа гэтэл нь одоо эдмэн сэтгэлийг нь улам өргөж явдаг. Тэгээ явах юм. Чөлөөнд би тэгээ дараа нь би бас энэ орон орж алаг дэлгэхэд төсөнд би бас хийсэн. Тэгээд энэ өөрийнх нь шүлэг бас нүдийг бас нэг бас би гайгүй ойлгосон болов гэж боддог. Яг тэгэхээр би түрэг бол одоо мэрэгжлийн мажорт хийсэн. Юуг бол би минорт хийсэн. Тэгэлээ нэг удаад би зөвдсөн юмсан хоёулаа ялгахад хэлэх үгнүүд нь ч бас ялгаа. Тэгээд хоёрт надыг бас эвдсэн ийм хэмнэлтэй хайр бадгийн дандаа ийм тав мөртөө тийм байж. Ятаа штэ тийм. Бадуудын бас зөв болцсон юм. Тэгсэн их сонирхолтой юм байна. Тэгэхээр ингээ би хаан төрөө гэдэг энэ дуун дээр би яг тантай адилхан сонирхолтой байна. Сайхан одоо дуулж илүү их нь олон ч сайхан дуулсан. Манай Отгонбат бол бас их сайхан ажиллаж ингэж дуулсан байна. Тэгэхээр яг ийм яг адил түүхтэй шахуу ийм хоёр дуу. Би хаан төрөө нөгөөх нь алаг дэлхийд төрсөн мөн учиртай мөн явуулан зохиолч юм бүтээлээр хийсэн ийм дуу. Алаг дэлхийд төрсөн мөн учиртай энэ дууг бол 1990 онд ардын жүжигчин Дашбилжээ дуучин дуулж ирсэн болвол энэ удаа бол манай Дашбилжээ өгшин бас одоо бүл дүү шүү дээ тийм ээ. Тийм. Наран гэрэл маань бас одоо дуулж орж байгаа юм байна.
их сайхан бас дандаа говийнхан. Наран гэрэл тэгээд бас их хөдөлмөрч хүн. Аа. Миний санаагүй бадгийг төгсгөлийн бадганда хөрөстөлхий гэдгийг өөрөө сонгосон байгаа. Аа зөв. Тэр их олзуулах. Ер нь уран бүтээлч хүн ер нь ийм дэм дээсэжсэндээ гэдэг. Намын санаагүй бадгийг маш сайхан Оруулж ирсэн. санаачд оруулж ирсэнд нь би тэр дуушинд их баярлж байна. За хоёулаа дуугаа сонсгоо. Тэгье. За. Антелехид торсон миний Авингери амаратайниге хевдедви очатеке аравангасар собосниетес адагурене болж байрдула Дэлхийд төрсөн минь очиртай авингэрийн амар тайвныг эдэдби ачтихи арвнасар цосны цэст аллурне боч баярлуулах гисэн юмби дэгдэхэд төрсөн минь очиртай долим хорвод төрсөн минь очиртай дууж суугаад ижиний үлхэн үзэхгэж дундын чадад шингэж байдгийг мэдээд
сайхан бүтээл сонслоо. Өмнө нөгөө эрэгтэй хүн дуулж исэн. Тэгээд наран гэрэл дээр ороод ирэхээр дахиад нэг өөр Тэг нюанс зөөлрөө үгийг бас сайхан хэлж байна. хөгжмийн найралжуулгын их өндөр түвшинд их сайн хийсэн байна. Үндсэн найралжуулгын санааг бол яг тэр чигт нь аваад тэгээд дууралтан дээрээ бол мэдээж өөрчлөлтүүд хийгээд их зохиолчийн санааг хүндэтгэн гэдэг бол хамгийн том ёс суртахууны хэр хэмжээтэй холбоотой Жинхэнэ байх ёстой. байх ёстой асуудал. Тий. Тэрийг бол одоо их сайн хийсэн байна гэж бодож байна. Тэгээд энэ дууралтаас нь ингээд харах дээр бол манай Анир студийн одоо Алтан уягийн Тий. найралжуулга болов гэж ингэж сонсгож байна. Алга дэлхийд төрсөн мөн учиртай дуу зохиомжийн хувьд бол та бас их өөрөм сэтгсэн юм байна. Нэгдүгээр бадаг уу алга дэлхийд төрсөн мөн учиртай гэж эхлээд нэгдүгээр мөр. Тий. Хоёрдугаар мөр явлаа. Тэр нь нэгдүгээр мөрийнхөө үргэлжлэл зайлшгүй болгож хийгээд гуравдугаар мөр цоош нь эхлэнгүүт дөрөвдүгээр мөрөн дээрээ хоёрдугаар мөрнийхөө эхлэлийг хийгээд дөрөвдүгээр мөрнийхөө төгсгөл дээр гуравдугаар мөрийнхөө төгсгөлийг хийгээд ингээд тавдугаар мөр дээрээ эхнийхээ хөгжүүлгийг хийгээд хаачиж. Ерөөсө зохиомжийн бүтэц бол ийм юм. Олж хайсанд баярлалаа. За ийм сонирхолтой мань зарагч. Тэгээд энэ нөгөө баг хөгийн тэр зохиосон түүхтэй их холбоотой юм байна шүү дээ. Тий. Тий. Яаж алга дэлхийд төрсөн мөн учиртай гэдэг дуу хийх болсон шалтгаан? Одоо намсраа багшигаа ярих нь л дээ. Тий. Тэгээ биднүүд одоо манай алтан үйлгээд одоо өргөмжид одоо ингээд бүгдээрээ л очиж байгаа юм чинь. Тэгээд тэр засвар нь лоо багш тэр нь яа болонгоо одоо юун дээр очихгүй юу. Тэгэхэд алга дэлхийд төрсөн гэдгийг үлдээсэн байсан. Тэгээд би хаа тэр тийсэн хүн чинь хийж болдог болов гэдэл эргээл өөрөө л уншиж судалж яагаад тэгэл хийсэн дээ би тэгээ миний өнө мажар минор гэдэг чинь тэр минор одоо тусгаар л болоо тэр энэ очиж үзсэн энэ нэг юм энд байсан байх л та. Тий. Юу болонгоо та хоёрын хувьд бол нийт 6 дуу идэм байна. Тэрний бургалтаан цэцэрлэгт буутаа орж болохгүй гэдэг дуу л яг танд та хамтарч хийх дуу болгоё гэж зорж өгсөн болохоос бусад нөгөө 5 нь бол та дандаа би төвөр дээрээс нь өөрөө олж авч хийсэн байх тийм. Их сонин. Тэгээд ийм сайхан хамтарч ажилласан хамтын бүтээлийн хамтарч ажилласан уран бүтээлчдийн дунд тийм нэг эгээ өгүүлсэн, хайрлсан, холоо явцсан ч гэсэн тэнгэр твсэн ч гэсэн энэ алдар хүндийг олоод үлдсэн суу билэг болсон төвнийг нь одоо баттгаж өгсөн яруу найргууд нь дуу болох ёстой юм шүү гэдэг тийм сайхан ирмэлцлийг бас тээж явж энэ бүтээлүүд төрсөн баг. Тэгээд би одоо хүнд Монгол хүндний жудаг гэж байдаг тийм ээ. Тэрийг дандаа бодж явж бол би сая айрны эрдэм шуулгын гоцол дуучин наран тонгол гэдэг бүсг дуулахаар одоо авчсан байгаа. Тэр хүн итгэж өгсөн юмыг би нэг ард түмэндээ сонсгоё гэдэг нэг хүний нэг сэтгэл жудаг тэр хүний надад их итгэсэн итгэл хоёр ийг одоо тэр охин надад одоо дуулж өгчлээ. Миний жудгийг л харуулна гэдэгт би одоо их баярлж байгаа. Өнөөдөр энэ орж байгаа сайхан бүтээлүүдээс ингээ харж явах тэр та маань 80-аад онд бол дууны уран бүтээл дээр нэлээд шаргуу нэлээд арвин ол зомхтой тэгээ бас илүү сэдвийн хувьд ч гэсэн өргөн дэлгүүр байсан юм болов илүү их тийм шинжил хийсэн бүтээлүүд бас 80-аад онд хийж исэн юм байна гэж харагдаад байгаа. Морин хоор наадам алтан намар хоёр энэ цэнэглэж байсан шүү. Тий. Тэндээс гадна энэ бас 80-аад оны бас том чухал үйл явдал тий сансрын нисгчтэй холбоотой. Тий манайхан ч одоо дэлхийн чин танд 2 дуу байгаа биз? Тий сансрын нисгчийн ээжийн дуу ээжтэй дуулах дуу. Хоёулаа томоо очир хүүгэн шилгээр. Тий. Сансрын нисгчийн ээжийн дуу байгаа. Ниссэн шуу нэргэж уудаг нарлагхан дэлхий татах хүчтэй инкрийг үгээ сансарт үтсэн ээжийн чин сэтгэл түн шиг хүчтэй гэж одоо гэсэн ийм дахилттай дуу хийвэл ямар уу гэд. Ингээд одоо миний найз бол хуучин ажиллаж байсан одоо
хөгжим бүжгийн сургуулийнхаа хүүхдүүд залуучууд авчираад оркестр юу бичээд одоо ингээд дуу явсан. Одоо энэ дууг одоо анхлан дуулсан бид бүхний хайртай хамтран зүтгэж усын жүжигчин тонгол одоо хажуу сууж бид Эрдэнэт байсан л да. Тэгээд төлөөгөр нь хотод ирэл өнөөл арай дэгээр нэг ордог шүү дээ бид нар чи. Гэсэн чим дэрж байсан үе шүү дээ. Гэхдээ чи юу хийж аваа юм бэ? Яасан багш гэсэн. Цаан чин шүлгийн батлаад зохиолчтой хороо батлаад тэгээд хөгжим холбоондоор энэ одоо дэлхийд даяар Монгол улсуудыг чигмж байх чи юу хийж аваа маяг зэмлэх хоёрт шаардсан тийм сайхан үг хэлсэн байхгүй. Тэгэл бүгд очиад яасан ч бүгд янз янзаар авчихсан байна. Тэгэл би одоо сансрын мэсгчээ ээж дууг авсан юм дээ. Тэгээд одоо ээж маань бодогдож байсан уу. Тэгээд ер нь тэр сансрын мэсгчийг төрүүлсэн хүн гэдэг чи одоо энэ тэглгүй яах вэ? Тий. Тэгэл авч хийгээл тэгэл тонголгаараа дуулуулсан. Тэгээд зангад гоо хүүгийн дууг маш сайхан дуулж өгсөн. Дэлхийгэн торягч бүртэж бололоо. Тэдэхэ үрчэн таны хоо. Дэлхийдэ хин холбото. Эргэж боо мотгийн шоо. За бидний дараагийн дуу бас их сонирхолтой дуу. Дорны цагаан саран гэж. Алдартай дуу. Одоо морин хорнаад эн чинь бор утах жил нь шүү дээ. Тий. Тэгээд хөгжим бүжиг дээр би чи эрт очоод одоо багш хүн чинь бас бэлтгэл хийдэг шүү дээ. Тэгээд л байжсэн чинь дор жижигэр дар нэг хоёр хүн тантай уулзъя гэдэг юм. Тэгэхээр буугаад очсон чинь хоёр хүн байна танихгүй. Тэгсэн чинь би Норов гэдэг нэг нь Норов Сүрэн гэдэг хоёр. Тэгсэн их сургуулийн хоёр багш байсан юм байна. Тэгээ би өөр чинь нэг ийм шилдэг гацарлаа. Гэсэн чинь ер нь нэг л цаанаа гэндэг байдаг. байдаг шүү дээ тийм. Тэгээ за би юу аяа гэж аваад тэгэд надад хийгээд тэгээ товчхоо ярихад тэрийг хийчихэд нэг амралтанд байсан. Миний нэг дууг л нэг нөхөр гитартаад байх юм. За. Миний нэг юу чамаг тойроо хэрэглэдэг дуу шүү. Тэглээ амралтын газар юм чинь хаалган төгсөл ороо явчихлаа. Тэгсэн нь бор залуу нэг бискутаа сууж байна. Би баярлж байна шүү чи. Миний дууг дуулаад байхлаа би төсөлгөө ороод ирлээ шүү гэсэн чинь. Сосор ором. Дараагийн театрын жүжигчин одоо би сайн мэдэхгүй шүү. Тэгсэн тэрний урд нь соёл олдон төмний хүн чинь надыг уулзалт хийлгээ амралтынхантай тэгээд байхгүй. Зөв. Тэглээд нь би одоо хэл амны хобби багтай хүн чинь жоохон хойшлуулаад тэгээд ингээ үжсэн чинь. Гэхдээ сосор урмаа намайг ингээд байх юм аа. Ер нь тэгээ хоёулаа орчуул яасан. Чи энийг хордон сураад чи ингээл миний юунд орчихгүй юу. Тэгийгч. За.
Тэд чинь үгэн чэйжлэн гэд дорно. Тэгэж анх сасар андуулсан. Тэр амралтан дээр. Тий амралтан. Гитартаа. Тий. Тэгээд өөрөө хууртаар би өөртөө ороогүй. Жанцаа дарах чинь нэг тэгэхгүй таанууд мэрэгжлийн бис улсуудаар нэг дуулуулаад байх юм аа гэж нэг. За. Юм хэлэхгүй юу? Аа. Тэгэлээр нь одоо их хөгтөө мөгшрээд дуулуулаад дууссан чинь норовтой тайрлаа. Өөрийн хүнээр л дуулуулж тэгээд нэг жоохон тийм тэгэл яваад өглөө. Би ч эндээс нэг л юу галаа явчлаа. Өөрөө хэл сосромоор дуулуулахгүй яасан л гэсэн юм шиг байгаа. Жоохон тийм гонхгүй зогсчихсан араас нэг хүн зогсон чинь шаараа. Ингээд би жоохон тийм байна гэсэн чинь. Бөө хари чиний дуу чи харин наслах юм шиг. Дуу байна шүү. Эдний урам өгөл тэгтэл чинжигч ирлээ. Тэгсэн бид ийм гурван дуугаар орсон байхгүй. Бид орно заа сарангаар. Шаруу очоо золгоно. Чинжих намарын дорсон ч. Тэгээд тэрний дараа бид гурван дуу бол харин хүн дуулаад эхэлдэг байгаа. Тий. Тэгэл сайхан байдаг юм байна. Тэгээ сусар барам дуучин маань Тэг дараа ерөөсөө дахиж манай одоо хүний нэг чанар нь ажиллаж өст огт хаяагүй байхгүй юу? тий. Тэр надыг тэрэнд орсон ч гэж бодох юм байхгүй. Дорны цагаан саран дуу маань манай нэвтрүүлэгт орж байгаа. За энд бол анх дуулсан сусар барам говьяттай одоо харьцуулж бид энэ тайзан дээрээ залуу дуучин соёлын тэргүүний ажилтан гэрэл чулуу. Гэрэл чулуу модод дуулна. Дуугаа сонсгоо. Тэгээд Сарны туянд цэцэг урагна салхины сэвшэн үдэгрээ урсна сарул хармич сахна саллалтги хамтдан сугасай орнын цагаан саран Сарны туяанд цэцэг урагна санхины сэвшин үлгэр уурсана саруул хар нүдийг чинь санна савлтгүй хамтда суугасаа дорны Сара
салхин сэвшинэ хэрлэнгийн шогойд болж мөр зүдэлээ зөөлнэ зангичин хүснэ хинжээшгүй ихэ хайрласаа дормын шүнжин доош ханна дотн янна түндэ масара сингэ сомара дормын шүнжин доош ханна дотн янна түндэ масара сингэ Манай гэрэл чулуун шав бол соёл урлагийн их сургуулийг стратууны анги гэж байдаг. Энэ чиглэлээр төгссөн довчин. Бас ингэж дорны цагаан сар ингэж дуулахад бол бас сонирхолтой байж болохоор санагдж байна. Яг их зохиолчийн хувьд тантай бас ярьж зөвлөсөн юм байна уу? Надтай бүр зориуд ирлээ. Тэгсэн чинь би сосор махаас асуусаа. Дорны цагаан сарын гэв одоо дуулах уу гэсэн чинь. Гойд чинь ард төм зурулсан юм чинь дуулж болно. Гэхдээ чи хөгжмөн зохиолчдоо чи асуугаарай гэсэн баг. Бас их хайхтай. Тэр чинь зохиолчийн юу сосор хүн чинь мэдэж байна тийм үү? Тийм. Тэгэхээр чи би одоо Сталин хэлснээр нь ард төм биднээс ард төмдөг зориулсан юм шүү дээ. Тийм. Тэгээд би хүүхдээ тэгж халуухан ирээд дуулж өгсөнд нь би дуулнага даваа явсан гэх баярлалаа. Надад дээр сууж байгаа горон бодгийн би энэ үгийг хадж өгдөг нь шүү дээ. Тэг шүү дээ. Тэгвэл нөө дуучид бас их хэрэгтэй. Хоёрт би үгээ бас хэлүүлэх их үг гэдэг чи одоо хамгийн чухал шүү дээ. Их өвөрмөц дуулсан байна. Юу их өвөрмөц байна вэ гэхээр үг хэллэг үүдэх. Дорны цагаан саран гэж дуулдаг байсан бол одоо гэрэл чулуун дээр дорны цагаан гэдэг үг цагаан гэдгээр ярьдаг болсон байна тийм ээ. Үгийн хуваарлтуудыг үндсэн ритмийн айхтар өөрчлөх хэмжээнүүдийн өөрчлөхгүй мөртлөө хуваарлтуудыг өөр болгоцсон байна. Цаглаашгүй гэж дуулдаг байсан бол цаглашгүй гэх мэтлээ. Тэгээд тэр хэлж байгаа үгэнд их бахархалтай хэлдэг. Тэр өөрийн болгоцсон. Тэр их сайхан санагдаж. Ийм өөрчлөлтүүд гарч ирсэн байна. За нэг зүйл гарч ирсэн байна. Хүүтэйгээ гэж одоо дуулдаг. Дотн янаг хүүтэйгээ сараац ингэж цэнгэн суумаараа. Энэ хүүтэйгээ гэдэг үгийг түүнтэйгээ гэж дуулаад. Тэгээ энэ өөр юм чи шүлэг өсөлтөө залуу шүү дээ. Тий. Тэгээд надаас асуухдаа инкул яасан бэ бас нэг нийтлэг хэлцүүл яах вэ гэхээр би эхлээд жоохон дагуу байлаа. Тэгээд одоо харин би сосор орон Норвегийнхаа өмнөөс юу оронд сосромоос бас уучлалтгүй түнтэйгээ гэдгийг бол би нэг зөвшөөрсөн л ийм том зөрөгтэй хүн болчихж байгаа. Тэгэхдээ та ер нь бол зөвшөлдсөн юм шүү дээ. Та хоёр бол тийм ээ. Тийм. Хүүтэйгээ гэдэг бол уг нь их сайхан үг. Сайхан жинхэнэ Монгол үг дээ. Тэр бичгийн хүн чинь бас шинэ үг дуунд ороод ирсэн. Тийм. Хүүтэй. Тэгтэл өнөөдөр бас нэг юм асуудал байх шиг байна. Энэ орчин цагийн энэ 90 цаг үеийнхээ бас бид нэр энэ соёл харилцааны дунд байж байгаа янз бүрийн үзэгдлүүдийг бол бас тойрч болохгүй. Тэндээс бас эмзэглсэн байж болохын гэж яриад байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр эрэгтэй хүн дуулахдаа дотны янаг хүүтэйгээ хамт дуулъя гэхээр яг шууд утгаар нь ингээ ойлгохоор нөгөө монгол үгний чинь үн цэнтэй сайхан юм арай өөр утгатай болчих вэ гэж одоо эмзэглсэн
байж болох юм аа. Энэ дуучин энэ ч бас анх удаа бид энэ дуучнаа яг энэ нүдэн дээрээ хараад энэ дээрээ харьцуулж байгаа учраас дуучинтайгаа та яагаад ингэж энэ дээр ингэж ажиллах болов гэж бас нэг санал солилцоод тодруулаад авчих боломж олдд юм байна. Ийм сайхан нэвтрүүлэгт бол тэгэл Жи. дараа үе нь бол түнтэйгээл улаан явчих магадгүй л улаан явчихлаа л да. Тийм байна. Ямар ч тач энэ дээр бол зохиолчтой бол зөвшөлдсөн байна. Тий. Тэгээд та бүхэн цааш юунд бол сасрамын өөрөө үг сайхан тод хэлдэг хүн, тэрийг амьдруулж чаддаг хүн. Тэгтээ үзэгчдээс нь би бас уйшилдаг уу гэж бодож байна. Тэгтээ дуучны буруу биш бас нэг ийм л хоорондоо ярьсан л ийм асуудал. Энэ уран бүтээлийг бас хоорондоо ярьдаг тал байдаг л да. За манай дараагийн дуу минь гэдэг ийм бүтээл байна. Хэд онд хийжсэн билээ та? 69 он. 69. Оюутан байхдаа. Дахиад энэ яваа болонгон төвөрөөс л авч хийж байлаа. Анхны дуулсан хүн л Түмэн Дэмбэрлэг баа юу? Тий. Урд нь туулуурсгалыг ятгахтай дуулсан учраас асаараа өөр шанз ятгахтай холж бичүүлж байсан. Дорны их яруу найрагч Яваа Холонгоон шүлгээр таны одоо бичсэн Дуу минь гэдэг энэ сайхан бүтээлийг ардын жүжигчин Түмэн Дэмбэрэл дуучны анх дуулсан тэр ихийг одоо дуулж байгаа энэ тайзнаа одоо дуулах соёлын тэргүүний ажилтан залуу дуучин Ням Загд Хандмаа нарынхаа одоо дуулж байгаа та харьцуул сонсцгоо. Дуумен дуурайхан дуумен дуурямаралимэн уйянгайхан дуумен ихүрнэмэн хивэшигсэн бирүү эцгиймэн хуурий эгшигсэн бирүү Дуумен дуурайхан дуумен Дуумен дуурайхан дуумен дуулмэ талимэн уянгайхан дуумен эцгийн хэгэрт эгшгэлхийн сонслоо эммэнэгхэн залуудаа сэтгэлэн уйраалоо дуумен дуурайхан дуумен Айта дуумен атайхан дуумен агзэг таллимэн айлгуутайхан дуумен амрагхан чамда айлмхан өгдөө алагхан зүрхи уйраан татлоо дуумен аттайхан дуумен дуумен энхрихэн дуумен металлимэн эгшигтэйхэн дуумен эхорнимин уянгасан бидөө эцэгин хуурий эгшигсэн бидөө дуумен энхрихэн дуумен
минь дуу минь дуртайхан дуу минь дуу юм талли минь уянга тайхан дуу минь хоёроо болоо хасдан хондоо хонгорхон нутга хайрлан доо дуу минь дуртайхан дуу минь дуу минь дуртайхан дуу минь. За дугаар сонслоо. Хөгжмийн зохиолчийн төвөр бүтээлээр орж байгаа мөртлөө хөгжмийн зохиолч нь өөрөө яг энэ дуунуудаа харьцуулж сонсоод ингээд явж байгаа ийм дугаар болж байгаа анхны. Зөө. Тийм болохоор бас танаас нэн тэргүнд асуумаар харьцуулж дуулсан танд ямар сэтгэл төрж байна? Төрүүчийн дууслуудын дууг бас сонирхож дуулж байгаа нь бол надад бас стахан санагдаж байна. Өөрийн болгож. Тэгэхээр тэр төрөв дуулсан хүн одоо би одоо сайн дуулсан байна гэдгийг ойлгож байна. Тэгэхээр тэрийг хүнийг сонирхож тэр хүний дууг дуулъя гэдэг сэтгэл төрж байгаа нь надад бас тэр дуучиндаа би одоо бас баярлж байна. Анх дуулсан үзэгтэй. Тий. Төмөн Дэмбэрлэгван хоолой бол их өөрөө их өвөрмөц хоолой шүү дээ, тийм ээ. Тий. Лимбдээч байгаа юм шиг нөгөө хоолой лимб гэдэг үлээ. Тий. Ингээд тэн дунд дуулаад байгаа юм шиг ийм өвөрмөц хоолоогоор зуныхоо сонор сонсголон мяндасаар сайхан бүтээл байна. Тэгээд энэ бүтээлийг манай Нямзагд хандмаа нар маань одоо дахиж одоо сэргээж дуулахдаа Бас харьцаа дуусан. Харьцаа дуу болгоод. Угаан бас их ойлгож ингээд дуулбал болох юм байна гэж бас шинэ санаа байна. Ганцаараа дуулсан бол бас нэг өөр. Бас нэг өөр. Одоо тэр үгийг харьцаа болгож амьдруулж байгаа нь бол одоо бас яваа болгоо цаагаар бас давхар нарийн үг бичиж байсан том хүний шинж юм л. Тэгэд тэрийг дахиад одоо нээж хоёр хос дуучин дуулчих болох юм байна гэдгийг нээж харж байгаа нь бас энэ харин бүтээл ирэл хайгуулын хэрэг байгаа юм. Үгийг сайн анзаарсан байна. Тийм ч учраас харьцаа дуу болгоцсон учраас бид одоо сайн анзаарах юм бол 3 дугаар бадаг 4 дугаар бадаг хоёрын байрыг солилцсон байж. Тий. Харьцаа дуулахын тулд тий хосолж дуулж яах гэдэг бадгийг хамгийн сүүлд дараа нь хоёулаа нийлж байгаа нь. Тий. Бас байж болох хувилбар. Болно. Дуумнаас өмнө туулбарсгалыг хийсэн байсан. Тэгээ ерөөсөө уулзж байгаагүй. Одоо сүрддэг юм уу? Одоо тэгээ бас жоохон номноос нь аваад хийцэн. Тэгээд энийг утга зохиол санд гаргана гэдэг юм ажил гарахгүй юу? Тэгээ тэр үед ноттойгоо дуу гарна гэдэг чинь бас их зөвшөө. Наад хөгжим холбоотын тэр үед чинь гараа зурдаг үе байсан шүү. Тэгин шүү дээ. Ахид зуруулаад тамга даруулаад дуулагдсан дуу шүү дээ. Эфирт явцсан дуу. Тэгээд ахаад тэр сонины газар нөтсөн чи яруу найрны секцээр ороод ир гэдэг юм байна. Тэгсэн чи явуулангуу өөрөө сууж байгаа юм чи. Тэгэж би Галилейтээс Сендвэрээс болж яваа холонготой уулзаж. Би хоёр дундаа хайртай шүдээ сайн чи одоо дуусна ч болсон их баярлж байдгийн хачи хөөгчүүч уулздаггүй гэд. Тэгээ Галилейтээс болж би уулзсан байхгүй. Сайхан төөхөө шүү дээ. Таны олон сайхан дуунууд бас манай нэвтрүүлгээр урд өмнө орж исэн. Энэ дундаас өнөөдөр онцгойлж нэгэн бүтээлийг бол дурдаад, нэрийн дурдаад танаар бас дууныхын тухай яриулъя гэж бодож байна. За энэ ямар бүтээл вэ гэхээр мөн л нөгөө алдарт яваа болон найрагчин шүлгэнд таны бүтээсэн Туулын урсгал шөндөө сайхан гэдэг энэ бүтээл. Туулын урсгал шөндөө сайхнаас торгоон додиго хайрам яралцдаг
Та энэ бүтээлийнхээ тухай сайхан дурсамж хөөрч өгөөч. Тэ тоол урсгал шинжэн сайхан миний одоо 3 дахь тоо. Тэгээд бас л яа болонгоо төврийг сөхөж байгаа. Тэр үуч нь одоо бас ном одоо их уншдаг байсан байна. Байсан шүү дээ. Түмэн дөмөрлөгөөтэй чинь би хамт ажиллаж байсан шүү дээ. Би чуулгад. Тэгэл нэг өгмөр санагдал тэгэл бас л жоох нэг хоног хойшлоо нэ тэрэ гэж байгаа тэгэл өгсөн сонсгосон чинь дуулж өгье гэж байна. Тэр юм шиг одоо атч хаавах. Тэгээд миний бас нэг азтан тэр үед байна эрэгтэй дөрөв ятга төгсж ирсэн маань бидэн дээр дөмбөрлөгөөч юу цөөхөл хөгжим тийм ардын хөгжим үттэй дуулж байсан хүн чинь ятгатай дуулаад эхэлсэн. Тэрийг бол манай цогцломаа өгсөн олон төрөлцсөн концерт хийж байхдаа л бас нэвтрүүлгэнд орох байсан юм байна л да. Тэгээ энэ телевизэн нэг гол ус мос орсгсон тийм бэлдсэн байсан юм. Тэгээ энэ та дуугаан бодjoo гээл. Тэгээ цаваагүйтэл энийг ингэж явахдаа хөөе би нэг хүүхдийн дуулал гэсэн юм байна л. Тэгээд тоол урсгалыг дуулаад тэрнээс хойш одоо цацагдчихсан дуу шүү дээ. Тэгээд тэр нь 66 онд хийсэн дуу. Дөмбөрлөгөө сайхан дуулж өгсөн ачаар тэгэл нэ бурмаа дуулсан одоо бат цэцгэлэн дуулсан гэдэг бас л хот өдөөгөл темагийн дуучдал дандаа дуулж идэг өдний хөрлөөд одоо эх жил ой болно. Зам орцтой дуу болгосон дөмбөрлөгөөг одоо биширч явахаас өөр яах вэ? Тэгээ дараачийн дуулсан дуучдад бүр баярлалаа шүү дээ тийм ээ. Тэрийг зогсоочоогүй үргэлжлүүлж яваад нь одоо бид ч одоо баярлж явдаг шүү дээ. Шивинэх залуу навчис шонийг дууга над аялдагсан согмодны нэг түшэд шонжон сууж би сонсдог сон согмодны нэг түшэд шонжон сууж би сонсдог сон. Бидний ярилцах дараагийн дуу. Дараагийн дуу маань Фунцгийн Бадарчгаан шүлгээр хийсэн 9 эрдний орн. Тий. 9 эрдний орн дуун дээр Бадарчгаан бас их гоё дуртгал байдаг юм байна л. 9 эрдний орн гэдэг энэ шүлгэнд бол таныг дуу хийчихнэ гэж үнэхээр итгээчгүй явж исэн гэж. Тийм дуртгал байдаг юм л шүү дээ. Тийм үү? Тий. Би үйлдвэртний соёл ордон дээр нэг том концерт ардын аяаснуудын нэгсэн концерт хийж байсан байхгүй. Тэгээд хоорын баахан хүүхнүүдийн дээр гэж сонсгосон юм. Тэгсэн чинь ийм дуу гэж би мэдэхгүй юм байна. Чи миний юм шүлгэнд. Тэгээд олон хүүхнүүдийн дээр тэгж хэлв. Үнэхээс би ойлгуулаагүй байсан юм шиг байна. Тэгээд өнгөрсөн. Тэгээд тэр жил нь том уралдаан зарласан байхлаар би өгчихгүй. За. Тэгсэн 3 дугаараар эзлээд, сарав 1 дугаараар эзлээд, бүрүүдж сахал 2 дугаараар ямар дугаарт эзлээ ийм их хүн болоод. Тэгсэн чинь Нансалмаа хорд сүрэн хоёрын хамтарсан концерт хийх сурагдуулж ирсэн. Тэгсэн надад би 9 эрднийг дуулсан шүү. Хөчөөнө мордон яах юм гэсэн чинь би надад бас нэг бодол байна гэдэг. Тэгээ би Нансалмаач баярлж авдаг. Тэгээ дараа нь бүтэд тэгэл одоо Монгол цэцэг нүчин тэгэл бүр ингээл дэлгээд одоо энэ дуугийн ахмад дуучин их зохиолын дуу багдуулдаг байсан шүү дээ. Гонцгой багшин дуунуудаас нь тэр дуулдаг байсан юм. Тийм. Тэр нь ч одоо дууны хавсраан тэрч зохимжтой байсан баг. Тэгээ эднүүдийн үе чи одоо зохиолын дуу бас жоохон тэлж өгсөн гэж би бодож явдаг шин. Нансалмаагаа 1985 онд дуулж бичүүлсэн байна шүү дээ. Энэ бүтээлийг. Тэгэхээр Нансалмаагаа одоо дуулж бичүүлсэн энэ бичлэгийг өнөөдөр манай энэ тайзан дээр Монгол улсын гавьяач жүжигчин Дуурвжийн Эрдмийн театрын гоцол дуучин Мөнгөн цэцэг дуучин маань сэргээж дуулснаа одоо арьцуулж бүгдээрээ сонсцгоё. Ивэл нарны цацралал нангэрдэ
ингээд харьцуулаад сонсох тэр Нансалмаагаа бол их тэгж бөөр ингээд дурлж ингэж дуулсан ба шүү дээ. Тийм. Дийн донж тэр талаа илүү Чи яг зөв хэллээ. Багасаа л улс ордонд олон ардын дуулдаг улсуудын дунд байсан. Өөрөө дандаа тэр морины дуунч бас тиймэрхүү хэлбэртэй дуунуудыг дуулж байсан. Өөрөө нэг ийм өөр дуулдаг нэг санаачлаганд нь орцсон. Хоёр тэгээд ардын одоо манайраар ярих юм бол тэр утгаар дуулсан. Цаана тоглож өсөн хөгжимчд нь ч гэсэн ардын хөгжим. Тэр хоёр чинь бас нийлнэ шүү. нийл тийм утгаас тэр сайхан тэгэд дуулаа. Тэгээд манай энэ дуурин сонгодог дууччин бол сунгаж аргагүй хоолой шаарддаг гэж байна. Тэгээд энэ дууг бол бас л сайхан талаас нь гаргаж ирсэн нь одоо баярлах ёсоор аргагүй. Өөрөө хэлбэл санаанд төрж байгаа. Тэгээ Эрдэнэт байхдаа би хийсэн дуу шүү дээ. Тэгээ уул намсаал байдаг бас нэг эвгүй. Тэгээд хоёрт үсгсэлнгийн ч гэсэн баялагын ч гэсэн одоо барах сүгэн нутаг шүү дээ. Тэгээд тийм сэтлээс л Эрдэнэт байхад л одоо уулаа харж байгаад л бодож л энэ шүлгийг би хийе гэж хэлсэн байна. Буруудаагүй л Бас төвөр дээрээс авцсан. бас төвөр дээрээс. Найргалыг яг дууны шүлэг болгоход яг их явдалтай ер нь тийм чадвартай улсуудын л хийдэг ажил та. Энд нэг үгэн дээр бид зохиолчтой ярих гэж бодоод байгаа. За. Суусан гэж байгаа шүү дээ. Суусан гэрмэн гэдэг. Тэгээ ингээд сонсоод ингээд байхад суугаа гэрмэн гэдэг дуулаад мөн санагдаад байна. Тэрийг бадарчтаа нэг хэлж бас зөвшөөрөл авах гэж бодоод байгаа. Одоо цаг дээр баймаа санагдаад байгаа юм. Нансалмаагаач суугаа гэр суусан гэрмэн мөнгөн цэцэг дээр ч суусан гэрмэн гэж сонсож буруу биш шүү дээ. Нөгөө тал шүлэг нь тэгээ өнөө зохиолчийн эрх гэдгээс нь бас юу хагаад бадарчаас асуу их л хожуул бодож байгаа юм даа. Гэхдээ хожуу биш. Энэ ийм сайхан юм гарч ирж байгаа байхгүй. Одоо энэ 9 Эрдэнэ орон дуу маань 1985 онд хийгсэн гэж үзэх юм бол өнөөдөр 2025 он баг. Тий. Бүтэн 40 жилийн дараа хүртэл энэ бүтээл дээр ийм юм хийж хэмсэн энийг ингээд засчих хэрэгтэй байсан юм биш үсттэй гэдэг ингээд уран бүтээлчний хамгийн сайхан чанар бол энэ. Манай мөнгөдөр нэг сайхан юм харагдчихна. Ерөөсөө нөгөө Нансалмаагаан эхэлж дуулсан тэр их загварыг ерөөсөө маш сайн судалсан байна шүү дээ. Тэгж өөрийн болгож судалж байж ээж одоо сая ингэж гаргаж ирж их өргөн цараа хүрээтэй өөртөө байсан их ажилласан хүн шүү. Тийм байна. Өмнөх нэвтрүүлгүүдээр маань ч гэсэн бас багш таны хөгжмийг одоо бичсэн олон сайхан бүтээлүүд орж ирсэн. Нэрийн дурдах юм бол сайн нөхрийн өрөөл. Пүрүү дөрж байгааг би одоо залуу байж. Таны алтан шар зам чинь хэзээд уулзах юм бэ гэж хэлчихгүй юу. Тэр чинь ингээл яваад байдаг байхгүй юу. Тий. Юунаа чи. Гэхдээ би танд нэг ая сонсох гэсэн юм аа гэсэн. Тэгээ л дээ гэл. Тэгээ минь аян хийгээд алтан дэлхий хамгийн дээд жаргалыг ахин уулзах сайн өрөөл тавья гэд эргүүлээ тавьчихсан. Тийм. Тэр. Тэгээ одоо болж байна гэд. Би одоо сайн нөхрийн өрөөлийг дуутай болсон юм л дээ. Анчаусан дурсан саанха Аллон журмин анднай зүдвая Күсэн цагтаа нэгэндээ төшиг хор гонлиг чанара арро хатгалж явя. За уулс халхалсан наран. Ханган уран цэцгийг бас сэррүү алладаач хаврын мөрийн орхин цагт сэргэх тавилан бай ханштах мацараачин харин холдваач халлох мацурхин ачохнд бай Чамааг тойрон эргэлдэн. Овгийн лавсрын яруу найрагчин шүлгээр хийсэн байна. Уруулийн чин
зүрээс дуу болон цаацаарч улсын чинь хараас цорэ болон бууцаа чи хайр сэтгэлд мэн чамайг тойрон эргэлдэнэ. Атар сайхан нутаг гэсэн ийм бүтээлүүд бол манай өмнөх нэвтрүүлгүүдээр орж исэн. Өнөр төвшин амьдралан үсгээд ордун тэгшлэн амжилтан дурсаад насны залууд атартан ирээд нар сарнаар ничиг явна бид насан залуусын хүслийг уулах намартан шаргалтах сайхан нутгах. За дараагийн дуу. Цэцэгцэнхэр алчуур. Алдарт яруу найрагч Долгорын Ямаа. Нутгийнхаа яруу найрагчтай үлдээсэн байна та. Тэгээд би бас л номноос нь аяны шууд гэж дөрвөн мөрөөл тийм шүлэг байсан. За. Тэрэнд нь шууд хийцэнд нэгдүгээр одоо бүтчихгүй. Тэгээд энийг дуу болгож өгөөч гэсэн чинь дараачийн бадгуудын маш нямбаа яахгүй бичдэг хүн. Дараачийн 3 бадгийн бол дууны шүлэг болгоод хойдон хавар эрэхтэй хон дунд аясан салхин намсан. Энэ нь бол дандаа яваад урд 2 мөрийн дуу болгоод ингэж надад дуу болгож өгсөн юм байхгүй. Тэгээд чинжгээ найз чиг нөхөр чиг надын тэгднийг ором өгсөн. Наадах чинь 110 шүү дээ гэж. Цэцэгцэнхэр алчуур дуу маань анх Монгол улсын говьяачууч чин боороогод улсан. За өнөөдөр бол Монгол улсын говьяачууч Дуур бүжгийн Эрдмийн театрын уцал дуучин Наран чимэг Монгол улсын говьяачууч Төгөлдөр хоорч танаа охин Солонгоо өгш таатай хамтарчинд тайзан дээр маань өргөж бидэнд толиулах гэж байна. Эхний дуулсан бороогоон дуулсантай уран бүтээлчтэй бас харьцуулж сонсъё.
Боорогон бол би одоо их бодож их сайхан их ажилсыг их тийм их сайн дуулсан хүчинд дараа нь бүтэд гоёот гэл тэгэл энэ дуурийн сопранууд дуулах хот хөдөөгийн чуулган улсууд дуулаад эхэлсэн бол би одоо Боороо Нямаа хоёрын лач гэж боддог юм. Яруу найр гэж дуучин хоёрын урд нь би бас гайгүй дуучин олоод өгсөн байна. Тэр тийм учраас дараачийн улсууд дуулъя гэдэг тийм сэтгэл бас эзэмсэн байна гэж одоо би өнөөдрийн одоо дуучтаас би баярлж явдаг юм шүү дээ. Боороогийн тэр хачин сайхан тэр чамин янзын сайхан дуулж байгаа тэр донж төрх өнөөдөр нь залгамж халаан болсон залуу дуучид дээр ямар илүү их одоо тэр илүү дахиж хөгжиж дахиад шин шатанд гарч ирж тэ ингэж явж байна. Нөгөө тал дээр энэ наран чимэг дуулсан дуулт дээр би зориуд олзуурах ууштай нэг зүйлийг бол бүр зориуд хэлмээр санагдаж байна. Төгөлдөр хууртай шууд ингээд хөгжмөдөд ингээд дуулах хамтраад яг л бүтээлд хөрж байгаа юм шиг тийм сэтгэл бас төрж штт. Ийм л мэдрэмж бүтээж байна. Ийм тоглолтууд бол их өгүүлэгдэж байгаа юм байна да. Тэгж ойлгогдлоо. Концертмейстер буюу одоо энэ дуучны арталт хөгжимддөг төгөлдөр хуурч багшийн үүрэг оролцоо бол дуучинд маш чухал ач холбогдолтой байдаг шүү дээ. Тэгээ оркестр оролж байна тийм ээ. Цэцгцэнхэр алчуур дээр бол дан ганц төгөлдөр хууртай дуулж хахад л оркестр явсантаа дүүцхүүц тийм сайхан төгөлдөр хуурын дарамжийг бол бүтээсэн гэж бодж явдээ. Манай охин концертмейстер шүү дээ. Энэ концертмейстерүүд бол их чухал болсон. Чухал шүү. Чухал. За бидний дараагийн сонсох дуу бодлын цагаан хүн амгалан найрагчтай. Бас хувьсгал юм. Тий. Хамтарч хийсэн бүтээлээ. За бодлын цагаан хүн бол алдартай дуу. Манайхан бүгд мэднэ. Эхлээд дуугаа сонсох. Ардын жүжигчин Долгор багш маань өөрийнхөө шав Дойр үжгийн Эрдмийн театрын гоцол дуучин инх нарантай
хамтарч дуурлаж оролцож байна. Өмнөд улсын өөрийнх нь анхны бичлэгтэй харьцуулна гэсэн үг. За дугаа сонс. Амгалангийн шүлэг бодлын цагаан хүн Дөрвөржийн улсын академик театрын гоцлол дуучин долгор.
За танд ямар санагдав? Долгорын нэг ярих нэг юм завсан олдлоо надад. Энэ телевизийн энэ сайхан нэвтрүүлгээр явуулж байгаа хамт олон би баярлж байна. Хөгжим бүжигдэр өглөө эртэл бас гар хороогоо хөдөлгөөн ингээд хаалга түрх гэдэг нэг хүн ороод ирэхгүй. Тэсэн нэг нөхөр ороод ирлээ. Үлгэрийн санаагаар би нэг юмшлэг өөрөөс чи хийх гэж ирлээ. Галанка үдсэн чинь манай нутагт сүм үрдгээд гоё тийм юу хийст багатрын чулууны дээр хомтой. Яг тэрийг бичсэн юм шиг. Вэ чи манай нутагт байгаа шүү дээ. Тэгээ ярьж байгаад би аваад үлдлээ. Тэгээ хийчихэд яагаад чи долгород сонсгомоо санагдаад. Гэсэн долгорч өнө Италид мэржил дэвшил дэрсэн. Хаалган дээр нэлээд зогсож байгаад тэгээ харсан тэгэл сонсголоо. Дуулъя гэж юм. За бөөн баяр. Тэгээ тэнд бас нэг үг хэлсэн гэ. Танаа морин хуурнаад тэр энэ дууг чинь би дуулъя гэж бүр давхар. Тэгээд зоригжлоо. Тэгэл тэрний өмнө тоглолт болсон юм. Миний дуурт. Тэн дээр ганцхан шин дуу бодлон цагаан. Тэгээ би тэнд багшиг 2-3 хоног өмнө гойгаад та миний юм нэг үзэж өгөөд би үгийн сонсох гээд байхгүй муу багш. Хоёрт миний анх нууцаасан багш нь Чулуунбаатар гээд тэр хоёр багшийн дунд л суулаа да. Тэгсэн бодлын цагаан хоног дууссан чинь намайг чинклээ. Гайхалтай. Яасан бэ багш гэсэн чинь юм болчих гин. Ганцхан шин дундаа тэгэд нэг орон бөх чинь тэгээ тэр жигтэй маруу хурд орсон. Тэг яагаад чинь тэгэл нэг одгийн гэдэг шиг л долгоц сайхан дуулсан. Тэгэл амгалан бисэр нэг дүн сонсох гал нэгэ суужсэн. Лууяагч гараад ирлээ комс. Бодлын цагаан хон гэсэн чинь одоо нэг ачин болчдөг юм л. Гэж их баяр. Тэсээ хажууд нэг гэр бүлийн хоёр хүн энэ дууд сайхан байна гэж бодож байсан. Та хоёр баяр хүргэе гэж тэр орон бас сайхан санагдажсэн. Сайхан дуулсан да. Сайхан дуулсан. Тэгээд тэнд би нэг төгсгөлийн бадаг дээр нэг канон байдаг шүү дээ. Хийл төгөлдөр. Тэгсэн чинь энэ даадгарч бас их юм шинжилт хийдэг. Тэгээ хайчдаг юм байна. Тэрийн жишээ нь энэ шавтайхан дуулдаг. Тэгээ энэ канон гэж байгаа үстэй энэ хоёр. Тий. Тэгэхээр юм бодлом одоо миний юм дэлгэрүүлсэнд одоо хоёр дуучинд их баярлал суулаа байсан. Тэг манай амгалан найрагч маань долгорт нэг гоё хон зурулж өгсөн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш долгортын одоо их хон бэлгэлсэн юм байна л дээ. Тэг 20 жилийнхээ хог хийсэн шүү. Бас горон бүтлэгч юм шүү. Тий. Шүлэг бол лут юм аа. Насан хождын хүн аваа нартын жамаар наашаа иргвэ. Наашаа иргвэ. Хамгийн төгсгөлийнх бол одоо хон чин одоо нэгнийхэн энэ төрүүлэн шүү дээ хөрх юм тийм. Тэгэхэд хамгийн цэгтэн гэсээд өөрөө шиддэг. Тий. Антим байна л л. Тий. Тэрийг яруунагаар илэрхийлнэ гэдэг чинь бас л амаргүй л дээ. Орчлон дэндсэн нэгнээгүүлээд оргил өндрөөс хажууд нь ундаг. Тий. Гэсэн юм санаа. За энэ ийм сайхан бүтээл. Сүрэн жууга та хоёрын хамтарч бүтээсэн намуу үдэш гэж сайхан бүтээл. Миний анхны дууны шүлэг бичсэн хүн одоо Баянга гэж шүлэг бичсэн хүн Сүрэмжөө. Тэгээ энэгийн дуулсны дараах нь би нэг айлын утастай айлын хажууд байсан л да. Тэгээ над руу гэнтгэ утасцсан чинь би чамд нэг шүлэг тэрэлчлээ гэхгүй. Тэгсэн чинь намаа үз дууны шүлгийг өгсөн. Хэд он юм?
66 он юм байна. Тэгээд хийгээд цэрэн долгор дуучин бит хоёр чинь хамт ажиллаж байсан. Тэгээд ер нь цэрэн долгор чинь тэр үед одоо жойдог миний ээжгээ сайхан дуу. Тэгэл олон сайхан дууж эхэлж байсан л да. Тэгээд одоо яхаа арай ойр дотноор тэгээд үед ингээ ойрхон байсан. Цэрэн долгороо чи энд бүгд сонсоод нь дуулаад өгөөч гэсэн чинь. Тэгэл ардын цөөхөл хөгжимтэй бичүүлж тэгээд дуулж өгсөн хүн чинь манай цэрэн долгор л доо. Намын үдшид дуу бол маш олон хүмүүс одоо дуулсан бичлэг бид нэр хаанаас ч одоо олж сонсч болно. Мөн үнтэй одоо адил таны дурлал шиг сайхан бүсгүй, нутгийн хөөрхөн бүсгүй, нүд хөмсгийх чинь харъя л да. Өөрөө дуулаараа манай ангийнхан мандухай гэх мэтлэн олон бүтээлүүд нэрлээд байвал дуусахгүй. Бүгдээрээ хүмүүсийн зүрх сэтгэл төрсөн, зүрхэнд мөнхөрсөн аялгүй болж үлджээ багшаа. Тэгэд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бүгдээрээ сая хамгийн сүүлд хоёлоо ярилцсан Сүрэн жовын шүлгээр таны бүтээсэн Наман үдш гэдэг дууг дуучин Говьяч өчгчин Цэрэн долгорван дуулснаар сонсоод нэвтрүүлгээ жаргаж байна. Ингэж одоо миний орон бүтээлүүдээс энэ сайхан нэвтрүүлэг явж байгаа энэ хамт олонд би их баярлж байна. Үзэгч олон маань одоо энэ дуунуудыг одоо энэ дууч залуу дуучдыг аль алийн сайхан таатай сонсох байх гэж баяртай байна. Тэгээ энэ ард түмэндээ зориулсан дууг юм одоо ингэж тусгай нэвтрүүлэг болгож оруулсанд одоо энэ Монгол телевизийн урлаг соёл редакцтай туйлынхаа баяртай байна. Үзэгчдээ та бидний энэ удаагийн дугаар урлагийн оюу зүтгэлтэн алдар хүндтэй хөгжмийн зохиолч Батмөр багшийн дууны уран бүтээлүүдээр төвөрлөгдөж хөрлөө. Дараагийн дугаар хүртэл баяр та.